эрэгтэй хүн бүр нэг юм хатуу ширүүн тэр төрөнгийн гэсэн дүр заавал байх ёстой юм уу? Тэр төрөмгийн шин чанар энэ төр бол ихэнхвчлэн яадаг вэ гэхээр тестостеронтой холбоотой шүү дээ. Тестостерон өөрөө нөгөө байгалийн чамаараа нэг аратнаас хамгаалах, өөрийгөө хамгаалах механизмын хуваар энэ байж идэг. Тэ? Тэг их байдаг. Эмэгтэй хүн ч гэсэн тестостерон байгаа шүү дээ. Зүгээр л бага байгаа. Эрэгтэй юм байж машины дугуйч сольж чадахгүй, мах эвдэж чадахгүй. Заавал бүгдийг эрэгтэй хүн чадах ёстой юм шиг тийм амьдралын шаардлагаар гарч ирэх зүйлсүүд байгаа даа л да. Одоо чинь эмэгтэйчүүд ирчүүдээс нэг мөксөд нь шүү дээ. Яг тэрнтэй адилхан ирчүүд эмэгтэйчүүдээс бас л үсдэг л байна. Нөгөө хоол хийж чадахгүй, гэрээ цэвэрлэхгүй, яа зөө одоо нэг юм халамжгүй гээл тийм. Ихэнх нөхрүүдэд байдаг нийтлэг зүйлийг хүлээлтээр хүлээж болохгүй. Зүгээр 50-60% нь 70% нь тэр хүнд байвал болоо шүү дээ. Хичээгээгүй бол хичээх хэрэгтэй бас тийм. Бас жишээ нь эхнэр нь жирэмсэн тий би одоо машин барьж исэн дугуун хагарчдаг. Тэгвэл өөрөө солих хэрэгтэй, сургал хэрэгтэй болно шүү дээ тий гэдэгтэй адилхан. Бүр ингээ зайшгүй нөхцөлд бол хийн шүү дээ бид нөгөө амарх цаах гэдэг шиг тий биднээс тулсан газар юм хийн шүү дээ. Байнга хийх албагүй зарим. Заавал тэгэх ёстой. Манай аав одоо юу гэдгийг тий сайхан жиргээд эвдчихдэг байсан чи чадахгүй байх гэвэл энэ өөр утгагүй байхгүй. Би амар их ачаалтаа ажил дээр ажиллаж ингээ тарих ингээ стресстэй бүр ингээ тий бүр ядаад ингэж яхад хурж ирэнгүүт чи тэрийг ингэсэнгүй ингэсэнгүү гэдэг тухайн нөхцөл байдал нь хүртэл өөр байна. Тухайн үеийн хүртэл өөр байна. Тэгэхээр биднээс яг үүндээ зарим нэгэн үедээ бид нар уяатай амьдрах хэрэгтэй. Тэгэхээр нөхцөл байдлаас хамааруулаад бид нар одоо юу гэдгийг тий өөрчлөгдөх хэрэгтэй. Соёл ч гэсэн энэ калчер ч гэсэн энэ дүрм ч гэсэн нэг дүрмээрээ дандаа байгаад иж болохгүй. Соёл өөрчлөгдөх хэрэгтэй. Хэнэгтэй Монгол эр хүн нийгмийн нөлөөллийн төсөв.